Өглөө шүлэн сайхан сороод амт өстө тасархай. Мах шүүс нь гой тохирцсон. Өөх нь хамгийн гой тохирцсон. Бас их өөхтэй бууз бас хэцүү байдаг. Бас өөхгүй 3 дахь бууз их муухай байдаг шүү дээ. Яг гой тохирцсон. Энэ сте маягтай гоё юм шиг. Үнэхээр ойрдоо нэрээ гоё бууз идэг ус. Ядаргаа тайлж шүү. Ямар гоё амттай бууз вэ. За өнөөдөр хэдүүлээс тасархаагаар буудаж хийж байна. За өхрийн гуйны махтай игэл бууз. Хоньны гуйны махтай игэл бууз. Хоёр төрлийн одоо бууз жигж идэх гээд. За та нартай тасархаагаар бууз жигж идэж үзүүлнэ. Хандаа идэвлээ. За бууз сэмэх бол их учиртай. За ямар учиртай юм бэ гэхээр нөгөө ингээд уур нь доош унчих гэдэг байхгүй буузан дээр сайн сэмэх юм бол нэг басндаа буузны уур буцаж буузан дээр унахгүй буухгүй ер нь ингээд нэг хэд сайхан гоё сэвчгээд тэгэл болно доо. Сосгоо шүүсэн гоож ш. Амт өстө тасархай. Өглөө шүлэн сайхан сороод янзтай гоё. Нөгөө шүлэн маш гоё таарсан учраас чимээ бас нэг гоожод байхгүй бас нэг шүлэн багдаагүй маш гоё таарсан байна. Нөгөө бууцны бас нэг хамгийн гол үзүүлэлт нь юу гэхээр гурил гоё нэмгэн байх хэрэгтэй. Зарим бууцнуудаас хитрхи нэмгэн хийчихээр яг одоо бууцны жигнүүрээс салхахад нөгөө яачдаг штэ. Цоороо шүлэн гоожод байхгүй болчдөг. Нэг л бууцны нэг гоё юм нэ штэ. Гурилан дээрээ маш гоё одоо технологи хийсэн өндөгтэй хольж одоо зуурсан болохоор гурил одоо гоё нэмгэн мөртлөө цоороо байхгүй хайтахан. Энэ хамт нь маш гоё зөөлхөн мах шүүс нь гоё тохирцсон. Өөх нь хамгийн гоё тохирцсон. Бас их өөхтэй бууз бас хэцүү байдаг. Бас өөхгүй 3 дахь бууз их муухай байдаг шүү дээ. Яг гоё тохирцсон. Яг хөө зарим тохиолдолд одоо манай игэл буузын одоо тэр вебсайт энэ доорх байгаа хаягаар нь хандаад бас хувийн захиалах өөхтөө сүүлнийхээ өөхөө бас жоохон нэмүүлж бас болдгийм байлээ шүү. Үнэхээр одоо гайхалтай сайхан бууз байна оо. Өхрийн махан буузанд гоё хоньны сүүлийг гоё жижигхэн хөшгөлөд хийсэн учраас энэ маш гоё. За ялангуяа нөгөө манай зарим одоо айлын хүүхдүүд чинь нөгөө сүүл том хийчихэрч бас жоохон дургу байдаг штэ. Одооны хүүхдүүд жоохон сүүл муу болцсон. Гэхдээ энэ бол маш гоё. Энэ сүүл гэж нэг мэддэхгүй. Энэ сте маягтай гоё шүү. Тэгээд нөгөө махан бас юугаараа бас айтайхан сайхан бэ гэхээр штэ. Дандаа өхрийн одоо гуйны цул махыг шүрмэс элдв янзын бүлхнээс нь гоё цэвэрлээд за амтлагын хувьд бол ер нь нэг тийм олон амтлагч байхгүй. Ердөө л одоо өхрийн махных нь өөрийнх нь шүүс, давс өөр юу ч байхгүй. Зарим газар чинь ингээд амтлах гал нь янз янзын олон юм холдог штеп. Олон юм холихоор бууз гоё болдог биш. Ерөнхийдөө яг гоё донжтой гоё юм Монгол амттай. Гэхдээ амт бол үнэхээр сайхан. За буузны талаар бас нэг юм ойлголт өгдөө штеп манайхны хувьд. Одоо бууз бол одоо Монгол хоол биш ээ. Хятад хоол эсвэл хятадууд монголчуудаас авсан гэж одоо ингэ ярьдаг. За миний ойлголтод одоо бууз гэдэг чинь одоо боож одоо жигнэх боож гэсэн үг маань бууз гэж одоо орсон байгаа. Тэгэхээр энэ хятадууд бол ер нь манай монголчуудаас буузыг л ер нь гэдэг үргэлж авсан гэж би боддгийн. Яг хоо хятад хэлэнд бол одоо баа уузыг гэж бичдэг. Гэхдээ манай буузыг л ерөнхийдөө хятадууд өөрсдийнхээ юунд оруулсан байгаа шүү дээ. Үгсийн санд оруулсан байж байгаа. Бууз ингэ бариад гоё гарынхаа халуун өндгөөр ингэж гараа сайхан хатааж байгаа. Ингээд гоё. Ямар гоё юм бэ? Ялангуяа нөгөө хүний одоо мэдрэл одоо таван цул одоо бүх юмд одоо юм хорооныхаа өндгийг бас ингэж халуун буузаар ингэж жигнүүлж идэхэд бол эрүүл мэндэд сайн гэж одоо хэлдэг. Урд явж байхад би нэг хятадын буузны газараар орсон чинь хятадын тэр олон буузнууд дотроос одоо Шааланбао, Даавша гэдэг ерөнхийдөө маш олон төрлийн буузууд байдаг. Хятад буузыг яаж идэх вэ гэхээр ийм том бөмбөр халбан дээр ингэж тавиад гэхдээ хятад бууз чинь зарим томч бууз байдаг, жижигч байдаг. Тэгэд ингээд цоолоод
гараа халаахгүйгээр ингэж идээд идэв юм лээ. Гэхдээ надад бол яг энэ арга нь бол нэг онц биш. Ерөнхийдөө яг монголчуудын хамгийн гоё иддэг арга бол ерөөсөө ингэ тасхаа гоё бууж байна. Хөлс мөс гоож адиж ямарсан сайхан бэ. Ойрдо бууз идээгүй залхуураад их нь хаашаа. Одоо бас нөгөө бууз чимхээд хийж идэг зав их муутай. Хаяа бас ингээд манайхан гэрүүлээрээ бууз хийж иддэг. Би бол одоо эгэл буузаасаа сайхан буузаа захиалаад авчиад байгаа. Гэрийн бууз нь хамгийн сайхан. Гадуур ингээ худалдааны бууз авахаар бас хэцүү байдаг шүү дээ. Манайхны нэг гоё үг байдаг шүү дээ. Муухай хүүхнийг торгонд муу махыг одоо гуриланд гэжсэн нэг айх тэр үг байдаг. Одоо нөгөө манжууд чиг хятадууд ч нөгөө монголчуудыг гаргахдаа тасхны цариматай хүүхнийг нэх гоё будаад гоё ингээд торгонд ороогоод гүнжгээд авчирчдаг. Гэтэл одоо яг манай одоо нэгэл бууз бол ерөөсөө шал өөр бууз. Ерөөсөө гэрийн бууз гэж та нараа ойлгочоо. Үнэхээр одоо гурилан нэмгэн махан сайхан амттай. Дээрээс нь нөгөө гоё шөлтөө мөртлөө шүүслэг гэж бас нэг ойлголт байдаг. Яагаад гэхээр нөгөө махан өөрөө нөгөө янз янзын одоо жижиг одоо тэр шөрмөс янз янзын одоо зүйлүүдээс салгаад ингээд гоё шанзын сайхан бэлтгэчихээр бууз маань гоё шөлтөө, дээрээс нь махан гоё юм шүүслэг их гоё амттай. Шөлөг нь гоё дуургаж идсэн их гоё байдаг. Манайхны хувьд яах вэ? Ингээд буузыг чимээ гаргаад ичлээ. Бүдүүлгэд гээд байдгийг. Энэ бол тийм биш. Ягаад гэхээр Японд явж байхад би нэг юм рамны газар, удаа шөлний газар ингээд ороод идэхэд японочууд бол бүр ингээд удаанаа идэхтэй ингээд шөлөө идэхтэй ингээд гаймгийн бүр ингээд ингээд сороод иддэг. Тэр өөрсдийнх нь бас тийм уламжлал байдаг. Тийм учраас бид нар бол ер нь бол хэмжээнээс ер нь санаа зовхон байхгүй. Нэгэнт одоо монголчууд ч сайхан буузаагаа сороод иддэг ш. Ой, хардаа бүр хөлсмөс гоожцээ. Өө, өстө үнэхээр ойрдоо нэрээ гоё бууз идэг ус. Ядагаа тайлж шүү. Ямар гоё амттай бууз вэ. Заримдаа шөлийн сорохгүйгээр бүхлээр нь хазаад аман дотор задраад ингээд идэх гоё. Нэг ясандаа юу штэ. 1-2 дугаар хоол изээ идчихэж байгаа байхгүй гоё битүү, ядаргаан сайн. Үнэхээр одоо манай Монголын одоо үндэсний хамгийн сайхан хоол шүү дээ. Тэгээ та бүхэн одоо эгэл буузаа дээрээ эгэл буузыг одоо би ганцхан зүйл хэлнэ. Эгэл бууз бол одоо худалдааны бууз биш шүү. Энэ бол яг гэрийн бууз. Зөвхөн гэрийн бууз гэж ойлгож эгэл бууз. Үнэхээр сайхан.